Бид хүний нөөц ба ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хэлбэрчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани юм. Сайн байцгаана үзэгчдээ, танин мэдхүйг эхлэлээрээ Зангай ТV-гийн номон дурлагсад нэвтрүүлгийн ээлжийн шин дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаарыг надтай хамт хөтлөхөөр судлаач Бэлгүй ах минь студид хүрэлцэн ирсэн байна. За өнөөдрийн минь төргий. Өнөөдрийн минь төргий. За баярлалаа. За өнөөдрийн номын дугаараар хоёлаа ярилцах номын нэр бол Францын алдар зохиолч Жюль Верний Адал явдалд уран зөгнөлт нэгэн гайхалтай зохиол байгаа. Энэ бол дэлхийг тойрсон 80 хоног гэдэг нэртэй. Хүүхдийн зохиол гэж хэлэхэд болно. 10 жилийн дунд анги болон ахлах ангийн хүүхдүүдэд заавал судлах ёстой зохиолуудын нэг гэж ордог юм гоё адал явдал зохиол байгаа. За тэгээд та энэ номыг хэдэн настай анх уншижсэн бэ? Би номыг 15 тад уншиж байсан юм байна. Өөд 15 гэдэг чинь 7 дугаар анги. За бараг ирэх юм тий. дээ. 7 дугаар анги. Тий 15 тад л уншиж байсан юм байна. Одоо санахна. Нилээн дээр уншиж байсан. Ер нь дэлхийн гоё шилдэгүүд хэрэг зэрэг л уншаад байдаг байсан. Ер нь түүгээл уншаад байгаа шүү дээ. Тийм тэгээд Жюль Верний гоё нэг адал явдалт зөгнөлт зохиолууд юу бол дандаа нэг аз жаргалтай гоё төгсдөг болохоор ялангуяа хүүхдүүдэд их санал болгодог. За тэгээд мөн амралт цугаалгын одоо гоё уйлрал ирсэн байна. Оюутан хүүхдүүдийн хичээлийн амралт нь болсон учраас бас ингээ гоё юм зохиолыг одоо санал болгох байдлаар өнөөдрийн дугаараар онцолж ярих гэж байгаа шүү. Маа зөв. Харин тийм. Ер нь Жюль Верн Майнрид нараар бол их гоё төгсгөлтөө зохиолтой байдаг. Тийм. За дэлхийг тойрсон 80 хоног гэдэг зохиол байгаа. За гол дүр болох Английн одоо Сэхэтэн, Язгууртан, Баян нэг Phileas Fogg гэдэг ганц бие залуугийн одоо дэлхийг 80 хоногт хэрхэн яаж туулж одоо тойрч чадсан бэ гэдэг адал явдлыг харуулсан гоё зохиол байгаа. За энэ номоо хэдэн онд бичсэн байна? Чи эзэн уншив. За энэ номыг чинь 1872 онд бичээд 1873 онд хэвлэж гаргаж ирсэн юм билээ. За 1872 оны 10 дугаар сарын 2-ны өдөр. За Бернинг Семил гудамж гэдэг. За энд гудамжинд бол нэгэн эмх цэгцтэй нэг хүн амьдардаг. Өглөө тогтмол хэдэн цагт босдог. 6 цагт босдог. За тэгээд заавалчгүй одоо өглөөний цагаа уун. Тэгээд бас өөрийнхөө дуртай сэдвтэй сонингоо уншин, алхна. Ер нь их тийм цаг баримталдаг. Зарчимч. Айгуу зарчимч цантай. Энэ хүнийг Phileas Fogg гэнэ. Бүр хата хааны тэнхимд үг хэлээч, Хисаатортод үг хэлээч, Английн худлааны нийгэмлэгт үг хэлээч, Лордын танхимд үг хэлээч, төлөөлөгчдийн танхимд үг хэлээч гэхэд ерөөсөө хэлдэггүй. Гэхдээ энэ хүн тэнэг хүн биш. Маш их хэмээг уншиж судалдаг хүн. Харин их дуу шуу айгуу цөөтэй. Тийм болохоор зэрэг энэ хүн хүнтэй харьцахдаа жоохон хажигдсантай. Яг гоо сэтгэл судлаар одоо энэ хүнийг флегматик гэж дүгнээд байгаа юм л да. Гэхдээ ер нь өөрийнхөө бүх юмдаа их нямбай. Тэгээд ер нь байнга өөрийнхөө юмаа одоо цэвэрлэн маш цэвэрч нямбай. Өрөөнд нь өчүүхэндүүдийн тоос байхыг ч гэсэн хүлийн зөвшөөрдөг. Тийм хүн байдаг. Тэгээд энэ хүн өөрөө хажуудаа нэг сонин тавьсан. London News, Britannica Times сонин ч гэдэг юм. Тэгээ London Times сонин ч гэдэг юм. Эсвэл одоо Chronic сэтгүүл гэдэг ингээд тавьдаг. За энэ хүн чинь тэгэхээр өөрөө бас парламентын гишүүн бас нэг хийж үзчихсэн. Тэгснэ болсон. Харин ер нь төлөөлөгчдийн танхимынхан болон лордын танхимынхан бол энэ хүнийг бол мэднэ. Харин альва тийм байгууллагууд хамтарч ажиллах ихээр зэрэг айгүй дургуун байдаг. Тэгэл ерөөсөө айгүй гэр амтай.
өөрийнх нь зарц одоо нэг Джеймс гэдэг нэг залуу байгаа. Өөрөө лордын одоо том зарц байж байгаад өөрийнх нь зарц болсон. Тэгээ хажуудаа ингээд нэг өөрөө газрын зураг дэлгээ тавьчихдаг. Тэгэл ер нь хаанаас ч асуусан энэ улс одоо тийм газар байгаа, энэ тийм газар байгаа, энэ ийм газар байгаамаа, энэ ийм газар байгаа ингээд бүр өөрөө очиод үтцсэн хүн шиг уншаа судалсан. Тийм хүн байдаг. Жинхэнэ нэр нь Жан Пасарпо гэдэг. Биш нэг Джеймс гэдэг нэг зарц нь бол тийм. Пасарпо хараахан ирэх болоо байна. Тий. Филиас Фогийн тухай яриад байна л да. Филиас Фог өөрөө яг ийм хүн байдаг. Тэгж байтал одоо зарцыгаа мань нөхөр одоо солихоор болсон байт. Яагаад вэ гэвэл 86 Фаренгейтийн халуун усандаа очиад сахлыг хосгож чагаад өөрийг нь жоохон одоо 5 дахь нь алд болцсон байт. Энэ одоо хэр зэрэг халуун ус юм бэ? Яасыг халуун ус юм бэ? Джеймс гэсэн чинь үгүй эзэнтэй уучлаарай усыг би хэтэрхий халаацсан байна. Чи ер нь явж болно заяа. Чи миний зарцыг хийгээд аах шаардлага алга. Өнөөдрийн дотор гэрийн шинэ үйлчлэгч авах талаар сонь зар өгөх. Тэгээ нэгэнт л одоо фог эзэнтэн ингэсэн болохоор зэрэг яаж найрал би дахиж тийхгүй ч гэдэм үү, нэг удаа өршөөгөөч гэдэм үү, нэг удаа одоо уучлаач гэдэм үү. Ийм юм дээр фог бол айгу дургу байдаг. Их одоо хямсгар хүн. 40 насны тэгээд нэг тийм байдрун тэгээд бас нэг тийм булчинхаг биетэй мөртлөө ямар ч өрчлөөсгүй цагаан царайтай шар хууц сахалтай ийм хүн байдаг. Маш олон одоо хүмүүс өөртөө нь мэтгэлцлээ гэж бодоход өөрөө дандаа ялж гарна. Толгой нь бол зүгээр л алт. Яг ийм хүн байдаг. Тэгэд ерөөсө гараад явдаг. Гарч явал реформ клубд очдог. Реформ клубд очоод нөгөөдөг чинь сайхан дарс шимэн тамхи татна. Хөзрөх тоглоно. Найз нөхдөд. Хөзрөх тоглоно. Шүн дунд заавал гэртээ ярьдаг. Өөрөө яг ийм хүн байдаг. Өөрөө энэ реформ клуб гэдэг нь болохоор зэрэг тухайн үеийн бас Англид хүчээ авж исэн либерал намын бүлгэн байдаг. Өөрөө либерал үзлийг айгүй их дэмждэг. Хитрхи энэ англи чамин байдал, англи ёсорхуу байдлыг бол өөртөө маш их шингээсэн. Бортхон малгайгаа өмснө. Тэгээд юм цахлаа цамцаа өмснө. Сюртук өмснө. Маш цэмгэр энэ хүний зүгээр нэрэ нэг ханцон дээр нэг ялгас хүртэл байгаасаа гэж бодогдмоор. Бүр яг нэг тийм цэв цэмгэр шив шин хүн шиг. Элит те. Амар өндөр ядсан. Ийм хүн байдаг. Ийм хүнийг одоо бүхэлд нь одоо сэтгэлзүйд бол флегматик гэж тодорхойлдог байна шүү дээ. Тэр өчүүхэн зүйл ийм юм бол дургу. Мөн хуулийн фирмүүд өөр дээр нь бас санал тавьж исэн. Хуулийн фирмүүдэд зөвлөгөө өгдөг мөртлөө хуулийн фирм дээр нэг ажиллах дургу. Гэхдээ хуулийг бол мэдхгүй биш мэднэ. Маш сайн мэднэ. Өөрөө ч гэсэн энэ Их Британий хатан хааны хуулийн талаар шинжилж байгаа хуулийн талаар мөн либерал хуулийн шин санаачлах, шин дэвшилт талаар маш их санаа оноо дэвшүүлж бүр нийтлэл хүртэл гаргаж ирсэн хүн байдаг. Тэг хүн ирээл танаас нэг юм асуух гэсэн хэр зэрэг айгүй ачиг. Би завгүй байна. Би одоо боломжгүй байна гэд хитрхи их ёсрох. Ийм зантай байдаг. Тэгээд ингээ байж идэл чинь яг 10 дугаар сарын 2-ны өдөр байдаг. 10 цаг 30 минут болж идэг. Хаалга төгшдөг. Орвол энэ хийм гэдэг. Тэ орвол. Та ажлын зар өгсөн үү? Тэгсэн. За. Би пардон monsieur. Би бол одоо Францаас ирсэн л дээ. Юмар л оролдож исэн хүн. Тийм үү? Ойлголоо. Чи өөрийгөө нэг танилцуул та. Би эх орноосоо гараад 5 жил болж байна. Юмар л бас ажил хийж оролдож л байсан. Зэрэг алав чаасан. За, өшөө цааш нь өөрийгөө танилцуулах. Өөрийн чинь харин Жон гэдэг баха. Үгүй. За тийм ээ, англиар бол Жон. Францаар бол Жан гэдэг л дээ. Жан Пастрт уу гэдэг.
Пастор Түү гэдэг чинь ийм сонин нэр сонсоогүй юм байна да. Үгүй ээ, миний хоч юм. Энэ тэнд жоохон дураараа явж идэг болохоор л зэрэг намайг ойвргон жаан гэж дууддаг болохоор ойвргон жаан тийм ээ. Ингээд янз янзаар хэлдэг болохоор л миний энэ ойвргон зантай дуртай газараа явж идэг эрх чөлөөт ирэх хүн гэсэн утгатай ийм нэр хочтой болсон юм. Тэгэл намайг пастор Түү гэж хэлж байгаа. Пастор Түү. Энэ gentleman гэсэн үг бол арай биш байгаа. Тийм ээ, тийм гигэн эрхэмсэг ноёнтой. За тэгээд ямар ажил хийж вэ? Би яг нэг үгэх юм бол амьтан сургагчийн ажил хийж исэн. За, өөр юу хийжсэн? Би тэгээд зааны оромжийг цэвэрлж исэн. Заан угааж байсан. Тэгээд би энэ тэнд бас цэвэрлэгч чийлээ. Бүр циркэт хүртэл олс дээсэн дээр явдаг хүртэл ажиллаж чийлээ, акробат чийлээ. Тэгээ яагаад одоо энэ чи хурж ирэв? Гэхдээ яагаад вэ гэвэл одоо жоохон амар тайван амьдрий гэж бодоод та хэрвээ Парист очсон байж тараа л да. Парис бол зүгээр өстө бужигнсан газар. Харин Лондон бол надад таалагдаад байгаа. Харин Лондонгийн Сэмэл гудамжин дээр яг ийм хүн байна гэж. Ямар хүн? Тань шиг ийм намгүн байдалд амьдардаг хүн. Би таны талаар нэлээд судалгаа явуулсан шүү дээ. За. Ол юм чалчиж байх юм чи. Цаг одоо хэд болж байна? 10 цаг 45 минут л болчихлоо л да. 11 цагаас чиний ажил эхэлнэ мэдв. Чи миний ажлыг ойлгож байгаа биз? Ойлгочлоо л да. Би өглөө босно. Миний оронд 2 өндөг шарсан байх хэвээр. Тэгээд эртний сайхан энтгэс зөөж авчирсан цайнуудын аль нэгийг нь хандлаад миний өрөөнд бас давхар оруулах хэвээр. Түүний дараа миний өнөөдөр өмсөх хувцснуудаа би бэлтждэг. Тухайн өдөр өмсөх хувцснуудаа бэлтждэг. Чи тэрнийг бүгднийг сойдохоор сайхан цэвэрлж явах хэвээр. Өглөөний цайгаа уусны дараа би гараад явна. Энэ хооронд чи энэ гэр орныг бас бүгднийг цэвэрлж явах хэвээр. Цэвэрхэн байсан ч гэсэн дахин цэвэрлэх хэвээр. Гэхдээ нэг цэвэрлсэн юм а тэгээд дахин цэвэрлээд өнөөдөр сайхан цэмбэр ядч 2 3 хоног өнжөөл за одоо дахиад тоос товтог болж магадгүйгээ дахиад цэвэрлж болох юм уу? Үгүй өдөр болгон цэвэрхэн байсан ч гэсэн цэвэрлэнэ. Үгүй бол та өөр ажил олж болно. Гүйгүй ноёнтоо та бас ийм шудраг шулуухан хэлээд ах юм. Би зөвшөөрч байна. Өдрийн миний цагийг бол ойлгож байгаа биз? Ойлгож байгаа. Би реформ клуб руу явдаг. Бас мөн нийтлэл бичдэг. Оройн буцаад реформ клуб руугаа явдаг. Тэндээ би хөзөр тоглодог, шүн дунд ирдэг. Зарим өдөр би 10 цаг унтдаг. Зарим өдөр бол эрт босдог. Гэхдээ сүүлийн үед бол ер нь өөртөө хамралт өгж байгаа болохоор би нэг өдөр 10 цаг унтаад нөгөө өдөр нь эрт босоод яваад байгаа юм. Тийм болохоор зэрэг та өөрийнхөө шинэ ажилтайгаа танилцсан. 3 давхар таны өрөө байгаа шүү. Джеймс, орны чинь хүн одоо ирсэн. Явж болно. Ойлголоо ирэх мэ. За, өнөөдөр чинь би чинь нэрэ кафены газар руу нийтлэлээ бичих газар руу явна шүү дээ. Тийм ээ. Ингээд нөгөөд чинь пастортууд хамаг ажиллаа даалгаад тэгээд гараа явдаг. Ер нь пастортууд ихтэл яваад өгсөний дараа сонирн биш үү? За. Ойлгомжтой. Би ч бол яг уу Парис, Мадрид, Амстердам юм арал явж үзлээ. Европч бараг хэрэн тэнлээ дээ. Дандаа л бужигнсан, шаагилцсан их хотын чимээ миний сэтгэл санаагүй ер нь л зовоох юм. Харин энэ Лондон хотын Сэмэл гудамжны энэ хүн надад их таалагдаад байгаа юм. Өөрөө намгүм амьдрах дуртай. Дэндүү намгүн байх дуртай. Би ч гэсэн бас тийм намгүн байдалд одоо хорин дасмаар байна. Хангалттай. Ирландыг дажгүй юм болов гэж одоо би хойгуур Даблин орсон. Бас л үүмэнтэй байна. Харин Шотланд руу очиход Глазговын хаваар явхад Эдинбург хаваар явхад бас л үүмэн ихтэй. Энэ Шотланд, Ирландууд чинь Британтайгаа яацгаацсан ч улсууд бит. Харин энэ хүний энэ байдаг газар чинь надад их таалагдчих шүү. Бөөх 3 давхар сайхан байшинтай. Тийм ээ, цэцэг болохныг нуслаад яваад ээж болох юм байна. Харин энэ чинь юу лээ?
За энэ хүн чинь номын сантай. Үгүй ийм мундаг хүн номын сантай байх ёстой доо. Энэ байна. Аль үнийг үзэдэг. Нэн зайлгч чинь цоочилж. Харамч юм бол таадаг. Тэгтээ өстө нэрэ сайхан номнууд энэ хүн байд юм биш үү? Эвтэйхэн ивэн болж байгаад гуугаад уншаад явж болох юм байна. Гэхдээ номоо их нуудгийг нь мэдээд авлаа. За энэ миний байх өрөө юм байна. 3 давхрын. Сайхан л өрөө байна да. Ёстой сайхан өрөө байна. За ингээд намгүм энэ хүнтэй бас намгүм амьдраад байж дээ. Харин дажгүй боломжийн фунт дэрлэнгээр цалинжуулах баха. Энэ хүн ер нь гадуур их хоолдог болтой. Заримдаа би өөрөө хоол хийгээд бэлтчих юм бол бас баярлах болоо, хажиглах болоо. Уурлах болоо, цаараглах болоо, талархах болоо. Явандал болно доо. Сайн ажиглээ. Гэрэл чийдэн ихтэй юм байна. Тэгээд бас эн чин гал түлдгүй юм байна шүү дээ. Хамгийн одоо орчин үеийн дэвшилтийн сайхан байшингаа энэ хүн чинь авчихсан байна шүү дээ. Өөрөө сайхан тоноглчих. Энэ хүн бол газар ажиллалт юм байна. Яг Англид яг энэ үед нэг газын юу бас их одоо гарч ирж байгаа үе байхгүй. Одоо газар боловсронгуй болж ирсэн үе. Хитрхи ёсрохог юм шиг боловч энэ хүн заримдаа адал явдалд дургуул байх л та. Яг өөртөө л байсан дээр баг. Харин энэ их ямар сонирхолтой юм бэ? Бүш эн чинь ер нь одоо эмгэн умсны дунд дотор байгаа юм шиг л сайхан тоглог байшин байна. Гэхдээ бодоод үзэлтэй. Халуун хүүтэн устай. За тэгээд гэрэл чийдэн цахилгаантай. Ингээд газар ажилдаг. Сайхан эмгэн умсны дун байна да энэ чинь. Ингээд сайхан амьдрдаг хэрэг. Энэ хүнтэй сайхан ажилдаг хэрэг. За энэ хүний хийгсэн болох нэг л хийн дээ. За яг ингээд яваад өгдөг. Одоо ингээд энэ хавийг нь танилцаал ингээд явж идэг. Жампахстер дөө. Ер нь яг өөрийнх нь амьдрал нь бол юмар л оролцсон хүн байлаа. Бас л нэг өөрөө 40 орчим насны арай 40 хүрж байгаа бололтой. Мөн ч их олон газараар явж юм үзэж нүд тайсных гэсэн шиг тийм баясгалантай, тийм тунгалаг дүлгөөхөн царайтай. Их хөгжилтэй байрын. Тэгээд бас үргэлж нэг ингэртэй нэг цаг зүүдэг. Гаргаж ирээл мөнгөн цаг гаргаад хэдэн цаг болж байна гэхэд ингээд байж идэг. Маш ер нь бол энэ альва имийг наан цаана гарыг гэс нэг тийм сониуч цантай. Хит ёсорхоо биш. Ёстол шин эзнийхээ эсрэг байр суурийн хүн байлаа. Жан пастор дүү бол сайхан сэтгэлтэй. Бас тэнэг биш ээ. Энэ хүн чинь бас одоо маш их химиг уншиж судалж өөрөө сонирхож явдаг хүн. Адал явдлыг их сонирхож исэн боловч Европоор ажил хөөж явсаар байгаад харин энэ хүн Нью-Йорк руу нэг хүртэл очиж исэн баг юм. Нью-Йорк, Нью-Жерсид хүртэл очиж ажил хайж агаад, янз янзын ажил хайж агаад бас буцаал ирсэн баг юм. За тэгээд энэ хүн одоо Лондонд ийм хүн байдгийн байна, ийм ихэмсэг дээдсдэн байна. Энэ хүний зарцуулах юм бол харин амар амгалан байх юм байна гэж бодоод шийдвэрээ гаргаад бараг л зорж ирсэн хүн нь бол пастор дүү байлаа. За яг энэ үед Ротари клуб дээр одоо Ротари клуб нэг реформ клуб дээр эрхэм хүндэт одоо Филиас Фог заларчсан. Надад өглөөний сайхан кофе өгөөч англи маягаар эрхэмдээцээ. Гээгүй. Би англи маягаар уусаар байгаад одоо бүр залхаж байна. Тэгвэл Франц маягаар хэрэггүй. Харин надад за тэгдэ. Франц маягаар аваад. Ядч яхад өнөөдөр бас нэг шинэ Франц өөрийнхөө зарцтай болчлоо. Франц кофе аваад. Тэгээд Лондон Таймс сэтгүүл авчирсан шүү. Би энийг сайхан судлаадах юм. Харин бөөрөлцөгний чанамлаар хийсэн сайхан амттай торт аваад ирээрээ. Бас даруулахад хамаагүй дээр байдгийн. Түрүүчи удаа чи жаахан түлэгдсэн маягтаа авчирсан. Би тэрэнд чинь гомдолтой байгаа шүү. Одоо дахиж таны гомдлыг гаргахгүй эрхэмдээцээ. Дуртай юм аа л гаргаж хийж өгье. Зүйтэй.
London Times. За энэ чинь юу болж байна? Америкт дэлхийн мэдээ уншиж байхад Америкт бас л нөгөө Индиан ковбойчууд нь болохоо байж л байгаа юм байна. Энэ чи юу вэ? Эндэгт манай төмөр зам бас тавигдсан байх шүү дээ. Болж байна. Хата хаан бас ерэн сайн л ажиллаа хийж байгаа юм байна. Харин энэ чинь юу вэ? Иймэрхүү маягаар ингээд Times сонин уншдаг. Одоо Chronicle сонин аваад ирээч. Chronicle аваад ирээч. Би Chronicle уншмаар. Одоо энэ бас мэдээлэлтэй одоо сонингоо уншаал. Энд би нэг иймэрхүү байдлаар нийтлэлээ бас оруулж болох юм байна. Ингээд цаад хідэн золигнууд чи яач вэ та? Одоо нэг 5 минутын дараа ороод ирэх байх. За одоо нөгөө шүн дунд хүртэл тоглох гээд идэг. Ус удтайгаа ингээд уулзалт. Ингээд кофегаа уугаад нөгөө бөөрөлцөхний биолог нөгөө халбгаар ингээд идээд ингээд байж идэл найзууд нар хатдаг. За fuck. Байсаар л байна уу? Хүлээж залах уу? Залхалгүй яах вэ? За ингээд реформ клуб дээр ингээд одоо чи чинь яг 6 цагт л байж идэг. Чи яас иртэрдээ. Би 5 минутын өмнө ирсэн шүү дээ. Тэгээ харин та нусыг хүлэнгээ би сайхан сэргүүл уншаал байж л байлаа. За дуулчин ч гэсэн бас орж ирж байна. Өнөөдөр ажил нэг арай гэж нэг гайгүй цэгцэлчлээ. Тийм болохоор зэрэг чамаас дагаа нэх санаатай. Өдрөө гаргаад ирлээ шүү. Би бүр шинэ өдөр худалдаж авсан шүү. За яг ингэж хэлдэг. За энэ бол одоо Foggy-ийн баян хамт тоглодог. Ер нь бол адилхан одоо Vist тоглох дуртай, хөзөр ингээд тоглох дуртай. Банкны эзэн одоо хэн байгаа? Инженер Эндрю Стюарт. За тэгээд банкны эзэн Джон Салливан. Тэгээд Самуэль Валентин гээд одоо хүн байгаа. Тэгээд шар айрыг эсгдэг, тэрнийг худалдаалдаг Томас Флэнгнан гэдэг найз нь байгаа. Ингээд Английн банкны томоохон эрхлэгчдийн нэг Гот Ральф нар байсан. За ингээд нөгөөдөл чинь ингээд сууцгааж байгаа шүү дээ хоорондоо. За түрүүчудаа чи чинь хэдэн фунт алдчихлаа. Хэдэн фунт стерлинг алдсан бэлээ. За тэр яах вэ? Чи ер нь яг мөнгөний үүсвэр хаанаас олд юм бэ? Фог. Хаанаас олд юм Филиас? Та нар яаж олдгийг би тэрэн шиг л олдог байхгүй юу? Болоод өгөрөө. Чи хаана хувьцаа эзэмшдэг вэ? За ямар ч лсэн чи ямар ч лсэн хувьцаа эзэмшээл байгаа юм билээ. East India банкнд доо. East India доо. Эсвэл хаана вэ? Та нарт тэр нь бусдын асуудал чухал байна уу? Хэрвээ би удам дамжиж ирсэн эцэг өвгдөөс уламжилж ирсэн хөрөнгөтэй бол яана гэж. Гэхдээ чи энэ хөрөнгөө хав дараад үхмэл мөнгө байлгаад авахгүй харин яана үсттэй. Яд чи ишид чи хөрөнгө оруулж өсөхийг бодно үсттэй. Бодчихлаа. Харин би бирж дээр 3-4 хувьцаа авсан байгаа шүү. Үнд цаасны хувьцаа болон Жоржийн хувьцааг авсан байгаа. Аянда өснө нэз. За болдоо чи бараг жил хүлээх юм биш үү? За тэр яах вэ? Инхэд банкар сони юу байна? Үгүй яах вэ? 55 мянган фунт стерлинг байхгүй болчихсон. Одоо тэгээд тэр хулгайч шиг цагдаад мэдүүлсэн. Олсон үнд нь 2 мянган фунт стерлинг өгнө гэж хэлсэн байгаа. Одоо цагдаа нар ч мөн сайхан ажилдаа гарч байгаа бах та. Та нар ер нь яагаад юм хамгаалтгүй юм бэ? Түрүүч удаа юу боллоо? Ийм том алтан голдмаа Америкаас үрээд ирэхэд та нар яасан бilé? Өө би энэ яасан гоё голдмаа вэ гэж сонирхсон. Тэгээ дараагийн хүн сонирхсон ингээд дамжаад явсан. Гэтэл тэр нэг ширээний цаана мөнгө тоолж исэн тэр тийм том алтыг хариуцж исэн ярвч нь огт ажрахгүй байсан шүү дээ. Хамар доорх ажилдаа түүртэл тэгээд л өөрөөсөө хажууд нь хүн хурж ирээд мөнгөний авж байгааг ерөөсөө мэдэхгүй л шүү дээ. Тэгээ яасан гэж дамжиж жагаад цаг 30 минутын дараа яг тэр нэрвийн хажууд эргээд байрандаа ирсэн шүү дээ. Та нар энэ банкны хамгаалтаа ер нь яагаад хийдгүй? Англи тулгаа байхгүй шүү дээ. Бид нар бүгдээрээ л соёлт хүмүүсийн хамгийн өндөрлөг төвшөнд амьдарч байгаа. Мөн ярва Америкууд утахгүй гүйцэх үз. Болдоо Америкууд бидний колоноос 100 жилийн өмнө гарсан шүү дээ. Одоо бидний гүйцэж байгаа үз. Тэгэж ярих юм бол Франц, Бельги, Нидерланд юу болж ийн гэж бодож байна. Тийм болохоор зэрэг бид нар байнга эрхэм дээдсийн дэлхийд тэргүүлэгч байр сууриа хадгалаад байх нь цаг хугацааны асуудал шүү. Та нар шиг юмнууд ингэж ядч мөнгө төгрөгөө хүртэл алт зоос фунт стерлингээ хүртэл
ингэж авч хилцэхгүй байгаа юм чинь. Тэр 3 алтан гулдмай, 4 5 алтан гулдмаанаас нэгийг нэг аваа явахад яадаг юм. Тэгтэл яасан? 55,000 франк. Дамжгаад буцаж ирээгүй үст. Энэ хизээ боллоо. 3 өдрийн өмнө болсон юм аа. 9 дугаар сарын 27-нд болсон юм. Бити худлайлаад байгаа чи. За ойлголоо 9 сарын 29-нд болсон юм. Чи бас тэгж яагаад их юмыг сайн мэдх юм аа. Тэдэн цагт тэгнэ, эдэн цагт ингэн, тим юм. Чи хүүхэд байгаасаа ингэж амьдэрсэн. Чи одоо юу болдгоо юм уу? Гэхдээ чи ядаж нэг хүний амьдрал байж байгаа чи нийгмийн энэ та нар өөрсдөө хэлээрэй. Айлуу дахиад үзрээ тараачих. За айлуу үзрээ тараалаа. Айлуу. Хин гарах юм бэ? Хин гарах юм. За, тамга үзэр гараад ирлээ. Та нас дарах нь байна уу? Наад хөзрийн 2 тамга байгаа юм чи яах юм? Энд чинь чи 2 үзэр аваад талцсан байна. Мэдв? Салга. Дахиад талаараа наадах. Дахиад тараа. Эндрус. Чи ч нэрээ бас юу хүү юм аа. Диндүү. Хянарх юм аа. Айлуу нэг хөзөр 2 үзэр нийлсэн ба шүү дээ. Айлуу энийг нь ялгаадах юм. Энийг нь ялгаадах. За, fog. Өөр нь ямар сонирн байна. Та нар ер нь яагаад миний хэлийг зулгаагаад байдаг юм? Та нар өөрсдийнх нь тухай яриач. Танаа шар аригчны хэрээрс чинь, хэр зэрэгс чинь, хэр зэрэг худалдаа авалт гайгүй болж чинь. Хэлэл драйв. Гүй тэгээд би за, Валентин. Чи түрүүнээс хойш дуугаа суугаад байгаа шүү. За л өөдөөдөө саараа сууцгаач. Тойроо сууч. Айлуу дахиад шинэ үзэр задлцсан жоо. Гүй энийг ялгцсан байгаа. Айлуу дахиад үзэр татах. За, гарыг. Хэдөө. Чи бити болохаа цаад байгаараа. Цэцэг дээр чинь чи хажууд нь яагаад гэлөөгöd байгаа юм бэ? За ингээд хоорондоо нилээн. Английн банкнаас алга одоо хулгайлагдсан 50,000 фунтын тухай 55,000 фунтын тухай ярьж агаад ярианы сэдв гівэнт өөр тийш орно. Өөр тийш орно. Гэхдээ бас ингээд 20,000 фунтээр бооцоо тавьж нэгэн гоё сонирхолтой яриаг эхлүүлдэг. Тэр бол Стюарт нөгөө хамтрагч нь тэрнтэй бооцоо тавьдаг те. Дэлхийг 80 хоногт тойрч ер нь чадах уу гэд те. Тэгээд чадах юм бол 20,000 фунттэй бооцоо тавиад ингээд одоо энэ зохиолын нөгөө гол үйл явдал хэсэг рүү ингээ ордгоо. За ер нь цөмөрөө ингэж хэл манай усан онгоц хэр баригдчихээн. Дэлхийд дээр нь хэр хурдан байна. Агаарын бөмбөрцгөр ямар ч лээс нэг твээс нөгөө төв хүртэл явахгүй байгаа үстэй. Тэгэхээр бид нар усан онгоцоо барьж байгаа. Бидний усан онгоцоо ер нь бол маш хурдан байгаа. Энтэг хүртлээр нь бидний усан онгоц маш сайн явж байгаа шүү дээ. Тийм үү? За тэгвэл дэлхийг энэ хурдаараа 80 хоног тойрсон ч яах вэ? Юу гинэ? Арай өгөөлгүй дээ. 3 сарын хугацаанд чи тойроод ирнэ гэж бодоо юу? Яага болдгүй. За бойлдоо фог. Чи энэ бол байж боломгүй зүйл. Яага байж болдгүй. Тэгвэл чи тайлбарыг гаргаад гал та. Амархан шүү дээ. Лондон Севилээс ингээд бид нар ингээд Бренденгээс гараад явна. Ингээ усан онгоцоор гараад Суэц рүү хүрэхэд 7 хоног л болно шүү дээ. Тэгээд дараад нь Суэцээс Бомбейд усан онгоцоор очих юм бол 13 хоног болно. Бомбейгаас Калката бомбд галт тэргээр явахад 3 хоног болно. Калкатын бомбдоос Хонконг ороход усан онгоцоор ороход 13 хоног болно. Тэгээд Хонконгоос Японы Йокохама буудалд очиход 8 хоног болно. Дараад нь Йокохамагаас Сан Францискод очиход усан онгоцоор очиход 22 хоног болно. Тэгээд Сан Францискогоос Нью-Йорк руу галт тэргээр явна 7 хоног болно. Нью-Йоркоос Лондон хүртэл усан онгоцоор галт тэргээр яваад 9 хоног. За ингээд бүгд 80 хоног. Бойлоод өгөрөөч. Тэгээд замд чинь индианууд тааралдахгүй гэж бодоо юу? Янз янзын юм тааралдаа шүү дээ. Ковбойчууд чамайг дээрэмдэхгүй гэж бодоо юу? Индианууд барьж аваад тоноод хуухи чинь хуулахгүй гэж бодоо юу? Фог. Одоо энийг бойл. Яач вэ дэлхийг 80 хоног тойрно гэдэг бол байж боломгүй үзэгдэл шүү дээ. Хөөе Стюарт. Тэгвэл би болно гэж үзэж байна. Юу гэсэн юм бэ? Ой та нар одоо болцгоо. Жинхнээсээ тоглоод байгаа юм болов уу гэж наригаад байгаа юм болов уу гэж утсан чи жинхнээсээ одоо ярьцгаах чинь. Та нар одоо энийг одоо болцгоо. Өөр юм ярьцгаая л та. Манай хадааны шин зарлиг ямархуу болж байгаа талаар.
Британий өнцөг булан бүртөө байгаа манай засаг захиргаа дэлхийн өнцөг булан бүрт байгаа манай колони яаж явж байгаа талаар цөмөр ярьцгаая л та. Хөөе. Стюарт битээр дуусаагүй. Би 80 хоног тааръя. Тэгвэл яах вэ? 20,000 фунт стерлинг өгөх үү? 20,000 фунт стерлинг үү? Мөрөдч болно л доо. Юу гэсэн үг вэ? Хөөе та нар одоо болцгоо. Зүгээр одоо битээр мөрөцг чинь. Би бол жинхэнэ англи хүн шүү. Би цагаа багтаана. Уучлаарай. Энэ үед яг нөгөө англи хүмүүсийн нэг юм үзэлтэй одоо ч магадгүй байдаг штэ. Англи хүн бол одоо тухайн үеийн одоо Английн эрхэнд байсан олон колони орнуудаа энэтхэг Хонконг гэл Америк ч юм гээд. Тэгэхээр нөгөө нэг англи хүн бол одоо яг энэ 1800 оноос эхлээд ер нь бол хүн төрөлхтний одоо баг оргил гэж өөрсдөө боддог. За дээрэс нь одоо дээдсийн хүрээлэнгийн одоо фоггийн одоо шиг хүмүүсийн одоо тухайн үеийн үзэл ер нь ямар ийм өндөр түвшинд байсан бэ гэдгийг бас мэдэх болно л доо. Ер нь англичууд одоо ч тийм штэ. Их тийм хямсгар бөгөөд хүйтэн тооцоо хийдэг. Тийм. Англичууд ер нь ийм л ард том штэ. Хичнээн сайхан мундаг байсан ч гэсэн ер нь англичууд их төдийлөн нэг тийм баяр нэгт хоосон талархалт автаад байдаг. Усад ус биш. Тэр англи хүн одоо мөрийгөө тавих гэж байна. Тэгэхээр одоо фог шиг тийм цэвэрч те зарчимч ийм хүн одоо усан онгоцоор дэлхийг 80 хоног тойрно гэдэг бол бас тэр бол их сонирхолтой санагдаж байгаа л да одоо унших явцад. Тэгэхээр яг энэ номыг одоо ярих явцад нэг гоё одоо нэг гол асуулт гарч ирнэ. Энэ болохоор яг ямар зорилготой юм бэ те? Дэлхийг ер нь яг яах гэж одоо тойрох гэж байгаа, юуны төлөө тойрох гэж байгаа юм ч юм уу те? Тий. За тэгвэл англи хүн мөрийцэхэд мөрөндөө жинхэнэ хүрдэг юм. Миний банкнд 20,000 фунт стерлинг байгаа. Би алдвал та нарт хувагаад өгч л дээ. Өөш эн чинь арай өөр юм боллоо шүү. За ялв. Би тоглоог байгаа. Та нарт хувагаад өгье. За тэгвэл бодолцолт бодохгүй юу? Наад Филиас Фог чадахгүй. Цөмөр яах вэ? Мөрийцч. За тий гар үсгээ зурцгаач. Бид нар зөвшөөрлөө. Ойлгомжтой. Би тэгвэл өнөөдөр явна. За бойлоод өгөрөө. Хідээс 8 онгоцоор. Усан онгоц 8 төдөл шүү дээ. Чото. За. За тэгвэл гарын үсгээ зуръя. Чи тэгээд 80 хоногийн дотор. Тийм ээ. Би 1921 цагийн дараа энэ чирнэ. Би дэлхийг 80 хоног тойрно. 1872 оны 10 дугаар сарын 2-ны өдөр бол өнөөдөр. Харин би 12 дугаар сарын 21-ний оройн 8 цаг 45 минутанд би энд ирсэн байх болно. Үгүй бол 20,000 фунт стерлинг. Та нарыг. Ойлголоо. За ялаа. Хөдрөө үргэлжлүүлчих. Би харин холж байгаа шүү дээ. Ялаа бүгдээрээ хацгаа. Дөрвөлж өдөрч. Стюарт чи гар 7 цаг болж байна. Одоо явах юм биш үү? Санаа зовлтгоо. Би хизээд амжина. За ингээд буцаад гэртээ ирдэг. Шууд хаалгаа онголгоол. Пастор дүү. Хаач юм даа энэ одоо. Пастор дүү. Эзэнтэй. Та намайг дуудуулсан уу? Тэгсэн. Гэхдээ та тэгтээ шөн донд ирэх ёстой шүү дээ. Тийм ээ, тийм болохоор зэрэг би чамайг одоо зэмлэхгүй. Хоёлоо холын аянд гарна. 8-ын онгоцон цун. Тэгээд Парис руу явна. Ингээд л хоёлоо дэлхийг тойрондоо 80 хоногийн дотор тойрно шүү. Гэхдээ эзэнтэй та арай өнөөдөр балгаагүй биз? Би балгаагүй. Тэгэд бид нар ачаагаа яаж бэлтэх юм бэ? Санаа зовлтгүй. Нэг дулаахан хүнжил авчаарай. Тэгээ миний борооны цувыг авчих. Чи бас өөрөө надтай адилхан юм аваарай. 2 хос хоймс авчаарай. Өөр илүүд той мэрэггүй. Замдаа бүх юмыг замаас аваад явмц. Юмаа хурдан бэлт. Одоо утахгүй 15 минутын дараа бэлэн байх ёстой шүү. Би чамайг хүлээж. Гэхдээ тэгээ та өөрөө би надад бити санаа зовоодой пастор дөө. Хүрээдэр хоёлоо дэлхийг тойрно.
Заац тгий. Үгүй энэ ч одоо чөтгөр ав гэж ямар гэчин юм болчихвоо. Энэ хүн арай солиороогүй байгаа да. Үгүй энэ хүн чинь биестэ дажгүй хүн гэж л утсан шүү дээ. Дэлхийг тэгээ тойрох юм гинэ. 80 хоногийн дотор. Үгүй ингээд одоо Парис руу эхэлж явна гин. Тэгээд Парист ийм хүн шиг хүн тэр Парисын зочд буудалд бууж л таарна л да. Тэгээд одоо би гэж нэг юм тэгтэл яасан гэж амар амгалын бодол байж л байдаг. Ёстой ер нь болохоо байх нь. Ёстой. Үгүй энэ ч одоо нэрээ юу болж байна. Би амар амгалан л хайж ирсэн шүү дээ. Одоо тэгтэл одоо бүр адал явдал руу явах нь. Үгүй тэгэхэд болно л доо болно. Хамаагүй цаашаа тэгээд бид нар ингээд Нью-Йорк руу яваад ингээд явж болох юм байна. Үгүй тэгээд хамгийн гол нь энэ шиг гэрийн бараа харсан гэр реформ клуб хоёрын хооронд алгасан хүн ийм холын хаянд явна гэдэг ёстой хэцүү юм байна. Ёстой ойлгох юм алга. За тэгвэл гарах уу? За гарыг. Та бэлэн юм уу? Би бэлэн. Чи миний имийг авсан уу? Авсан эзэнтэй. За ойлгомжтой. За ингээд сүхт тэрэг захиалъя. Ингээд буудлын руу сүхт тэрэгээр явдаг. За ингээд ус онгоцны буудлын руу явж байгаа шүү дээ. Сүхт тэрэгний хөсийг нь төллөө. Энэ наад зөвхөндөө энийг хийчих юу байгаа юм бэ? Чи битэрийн замд хэрэглэх болох 20,000 фунт стерлинг. Та байдгаараа арай санаа зовлтгоо. Над дахиад 20,000 сэвлэгдсэн байгаа. Хэрвээ би 20,000 фунт стерлинг гэхэр чинь тухайн үед бол маш их мөнгө. гэсэн баг тий. 1800 оны үед маш их мөнгө. Хэрвээ манер мөрийг алддаг юм бол үлдсэн 20,000 запаслцсан байгаа. Манер 40,000 та 20,000-аараа яваад өчөж байгаа. Алдвал 20,000 л алдна үсттэй. Үлдсэн өөрт нь үргэлцэн. Маш ер нь бол мөрийцэхдээ бол маш ер нь бол бил бенчинтэй байж мөрийцэж чаддаг. Гэхдээ хэлсэндээ өрхийн тулд ингэж яваад байгаа. Тэрнээс биш хоёрын хооронд маргаан дээр тэнэг мангараараа дуудуулаад байдалд орсон доо тэгж яваг. Хэлсэндээ өрнө гэж бодоод хэлсэндээ өрсөн. Тэгэхээр энэ ийм амар хямсгар яах гээд байгаа мэддэхгүй нэгэн хэвийн амьдралтай нэг цутгамал амьдралтай хүн ийм шийдвэр дотроо бас бодож явдаг болж таарч байна. Гомн гайхалтай. Филиас Фог бол энэ шал өөр хүн юм аа. Тэгжил замд нэг имэгэн би хүүгээ дагуулад явчихна. Нэг боинт мэн ишиг хайрлаач гэдэг нэг гуйлах юм байдаг. Өнөөдөр би мөрөөдө тоглоод хоцсон 27 юу авчих фунт авчих та. За мэ. Боинон дэлгэрэг хүү мэн инээтерэг. За зүгээрээ гэд. За ингээд явна да. Хойлоо ингээ явна. Гэхдээ эзэнтэй. Гэхдээ би итгэж чадахгүй байна. Пастор дүү зүгээрээ хойлоо явна. Дэлхийг таарна. Дэлхийн ертөнц ямар байдгийг үзэндээ. Хойлоо Нью-Йорк руу явна. Хойлоо Парис руу явна. Дараад нь Парисаас Нью-Йорк явна. Тэгээд тэндээсээ хойлоо бүр интэг явна. Интгэс цаашаага ингээл яваад байна. Дэлхийг хойлоо 80 хоногийн дотор л таарна. Би чамд харуулна. Эзэнтэй та тэгтээ балгаагүй л байна л да. Та би таныг харахад эрүүл юм шиг харагдаад байна л да. Тэгтэл энэ бол зүгээрээ над итэг явцгаая. За хамгийн сайхан люкс судалтанд суучв. За илүү намайг гаргаж өгөхөөр та нар бас ирээ юу? Хүний муу дурлж ирээ юу? Үгүй чамайг бид нар ирлээ л дээ. Валентин юу болов? Мөрийгөө буцаач. Одоо байли. Хэрэггүй. Ой та 80 хоногийн дотор ирнэ гэхээ мартаагүй. Мартаагүй Стиварт. За явъя. Ингээ галт хэрэг хөдлөө. Галт хэрэг ингээл Парис руу хөдөлж байна. Биш нэг усан онгоц Парис руу хөдөлж байна. Гэхдээ би яасан бэ пастор дүү? Би тэр газа хаа мартчихсан байна. Яах вэ эзэнтэй? Санаа зовлтгүй. Одоо орхи. Байшин шатлал шатаг. Хурж ирээд чи төлөхгүй юу? За ингээд их аялалд гардаг. За Парист очино. За Парисын энэ их том адал явдал аялал эхэлнэ. Парист. За яг ийм аяллыг тууллаа гэдгийг ширхэгчлээ яриад яах вэ? Одоо ингээд эн чинь бас гүйцэхгүй шүү дээ. Өдөр цаг хүрэлцэхгүй шүү дээ. За Парисаас ингээд цаашаага явна. Нью-Йорк одоо ингээд тийм ээ. Ингээд мань нөхөр одоо бүх энэ сайхан газруудаар одоо явна л да. Интгэр ч явна, Стамбулаар ч явна ч гэдэг юм уу. Ингээд одоо ингээд тийм ээ. Бүр Токио, Хонконг хүртэл явна. За энэ юу болгонд шүү дээ тий. Очсон газар болгонд ямар адал явдал тохиолдож байгаа л. Тийм. Америкийн хөндлөн гол туулахдаа бас яг яах вэ? Энэ их юм болдог. Маш гой тэмдэглүүдэд хөдөлдөг. Одоо тэрэн дээр нь хамгийн гоё нь тэрн гэд би хэлэх гэхээр тэрнээс бас тэр нь илүү гоё юм шиг байдаг. Тийм болохоор энэ
маш гоё ингэж аяллуудыг ингэж туулаад одоо ингэж ширхэгчлээ яриад байвал бас эзэн байна л да. За ингээд хамгийн сүлдө манер чи нэг очдгийн эргээд Нэг 80 хоног. 80 хоног дээр очдөг. За би 1 хоног л хоцорч ирлээ гэж хэлдэг. Тэгсэн чинь мөрийг авсан байдаг. Нөгөө дэлхийн бөмбөрцгийн нөгөө нэг цагаар илүү хоцорсон байдаг байхгүй. Энд чинь цагийн зөрүүтэй байгаа шүү дээ. Тий. Цагийн зөрүүтэй байдээ. Тэгээд яг манер тэр цагийн зөрүүн дээрээ манер одоо мөрийг авдаг. Энэ яг дэлхийг тойрсон энэ 80 хоног дээр Жюль Верн яг юу илэрхийлж байгааг гэвэл дэлхийн ертөнц 1800-аад оны үед энэ тэнд яаж хөгжиж исэн. Тэр ус нь ямар байсан? Энэ ус нь ямар байсан? Тэр ус дээр нь яг ямар хөгжлийн гараа явагдаж исэн бол тэр ус нь юугаараа хоцорч исэн. Тэр ус нь юугаараа дэвшилтэй байсан. Энэ болгоныг өөрийнхөө тэр Франц зарцтай пастор дүүтэйгээ ингээд үзээд маш олон адал явдлыг туулаад ингээд явж идэг. Тэр чинь одоо цагаар бодох юм бол 12 24 цагаас хойшоо бол 1 өдөр болчихдээ шүү дээ. Энэ нөгөө цагийн зөрүүнээс болоод уг нь бол баг дэлхийг тойрсон 79 хоног дээрээ баг ингээд 79 хоног дээр ирчтэй. Тэгээ би 80 хонцлоо гэж боддог байхгүй. Тэгсэн чинь цагийн зөрүү нөөр өгдөг. Энэ маш их хөгжилтэй бөгөөд маш их мэдэгт хүн, танин мэдэх үг одоо хүн болгонд одоо олгосон. Бүх ийм гоё юмнууд байд юм уу гэмээр тийм сэтгэлийг төрүүлсэн. Энэ бол үнэхээр тийм ээ хөгжилтэй бөгөөд маш адал явдлаар дүүрэн гоё зохиолтой. Одоо энийг ингээд яг сая шиг ингээд ярий гэвэл хоёлаа бараг ер нь маргааш нөгөөдрийн маргааш дуусахгүй. Маш олон орн 1800 оны үед яаж хөгжиж исэн бэ? Ямар замаар хөгжиж исэн бэ? Юу тухайн ард түмний заншил одоо уулзж исэн хүмүүсийнх нь тийм ээ ёс заншил тэднүүсийн ааш авир арын шин санаа бодол яг юу байсан бэ? Тэрэн дээр юу болж ив? Энтэгт одоо Калкуттад яг юу болж исэн яг энэ үед нь? Хонконгод яг яаж исэн? Японд яг юу болж исэн бэ? Сан Франциско болон Вашингтон, Нью-Йоркод юу болж исэн? Энэ болгоныг одоо маш сайн гаргасан байт. Тэгэхээр би бол хамгийн гол нь үүнийг хэлж байгаа шалтгаан дэлхийг тойрсон 80 хоног. Зүгээр л 80 хоног тойроод болоо юм уу? Үгүй ээ. Яг энэ зохиолороо Жюль Верн дэлхийн хөгжлийг, тухайн үеийн дэлхийн хөгжлийг маш сайн харуулсан юм аа. Маш их адал явдал сонирхолтой юм болно. Тэгэд би уншаач гэж уриалмаар байна. Уншаач гэж уриалмаар байна. Тэгэлгүй яхаа. Тий. Ер нь Жюль Верний сүүлийн үеийн одоо сонгодог зохиолуудыг хоёлаа Жюль Верний зохиолуудаар ер нь бол сонгож minor reading гэж юм уу тий ингээд ирж байгаа. Тэгэхээр энэ болохоор 1800-аад оны одоо зохиолууд одоо ч ер нь ийм сонгодог хിവэрээ хизээж хоцрогддгүү. Дандаа ийм мөнхөд классик буюу хамгийн түрүүнд ингэж байдаг зохиолууд учраас энийг одоо хүүхэд залуучууд гэлтгүү бүх насны хүмүүс заавал ингэж уншаад одоо орчин үе бас техникийн хөгжөөд сонсож бас болж гин манай Занга аудиод ер нь сонгодог зохиолууд өнгөө сонсох хэлбэрээр ингэж дандаа шинээр нэмэгдээл ороод идэг. Тийм болохоор өнөөдрийн дугаараар гоё нэгэн сонирхолтой зохиолыг сонгосон. Тэгээ энэ зохиолыг магадгүй ингээд өмнө нь таньшиг ч юм уу те 14 5 настайдаа уншаад мартагдсан байсан бол ахаад бас сануулгах байдлаар бас гоё дурсамжийг бас хоёлаа өнөөдөр ярьж өгсөн гэж бодож байна. За ингээд өнөөдрийн дугаараа энд хүрээд өндөрлөе баяртай үзэгчдээ. Эд хүний нөөц ба ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хэлбэрчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани.